За явах уу? Ийм машинтай явах юм уу чи? За өнөөдөр битүүний өдөр бид хоёр Мөнхбаатагаас ирээд машина авчлаа. Одоо энэ машинтайгаа загсанд явцгаая. 118 97 аахгүй. Бокстой байд. За боксгүй цэвэр хэмжээ гэхээр 101 юм. $95, 114, 110. Хамаагүй том зайтай юм байна. За шинэ машины багажийн хэвсэнцрийг хайрлаар өөрийнхөө машины энэ дэвсгэрийг дэвсчлээ. Өөр машин бас өөр биш юм. Хойдлын тетрис өрөлт бол шал ондоо болчих. Шинээр бодох хэрэгтэй болчих. Өөрийнхөө машинд бол пүп гэл ингээл хийчдэг гэсэн бол одоо тэгэхгүй. Майхан болцчихлоо таарч. Энэ машин дөнгөж 193 явсан байна. Би аваад нойлсон 41 км явсан байна. Тэгэхээр би ерөөсөө 150 дээр авсан гэсэн. За Gen Z GX унаад явцгаая. За хотод унаа явж ихт хэрэгтэй нэг 2-3 функц байгаа. Номер 1-р бол Adaptive Cruise Mode гэж байна. Яад юм бэ гэхээр чинь хажуугийн нөгөө цагаан шугамтайгаа хамт асаачиж болно. Асаачаар уртлын машиныгаа яг дагах функц гэхгүй. Манайх нөгөө машин дагах функц гэдэг. Төгжрөл дасар хэрэгтэй. За функцийн үед яаж ажилддаг вэ гэхээр уртлын машинаас хэр зайтай байх вэ гэдгээ хянахтайраа тохируулна. Ямар хурдтай вэ гэдгээ бас дээд хурдын зааж өгнө. Одоо 30 км/цаг гэдэг юм уу. Энэ хоёрыг нь тааруулаад өгчгөөр уртлын машин дагаах төгжрөлд бол одоо уртлын машин зогсонгоо дааж өгсөн тэр метр дээр очиод зайндаа очиод зогсчдөг. Тэр машин хөдлөхөөр дагаад хөдөлчдөг. Энэ хоорондооч бол хаац тормоз аль алийг гიშгэх шаардлагагүй хөлөө амраагаа сууж иж болдог. За хоёрдугаарт гар тормоз гэсэн үг. Араас хөлөг иржакны хажууд үйж байгаа. P болон ийм анхааруулах тэмдэгтэй. Ямар үед ашиглах вэ гэхээр гэрлэн дөхөн дээр очиод заавал P дээрээ тавиад зогсоод байх шаардлагагүй. D дээрээ байсан ч гэсэн хоол тэгээд энэ товчлоор байгаа. Хоолдоо дарчгаар хөдлөхгүй ингээ байрнаасаа тормоз дээр гიშгэж байгаа энэ товчоор нэг дараал цаашаа яваад. 3-дугаарт нь энэ толон дээр байдаг араас машин ирж байгаа нэг тэмдэглэгээ байдаг. Хажуугаар машин зөрөхөөр гэрлэн асаад байдаг. Аль нэг хоёр талд тэ ингээд яг ингээ хажуу тийшээ харахад харагдахааргүй хэрнээ хойно толонд бас харагддаггүй яг нэг согор бус байдаг те. Энэ гэрэл бол тэр blind spot-ыг зааж байгаа гэрэл хэвгүй. Blind spot-од байгаа машин яадгүй гэхээр толонд харагдахгүй хэрнээ энэ гэрэл асцсан байдаг. Тэгэхээр гэрэлтэй бол хажууд чинь машин байна л гэж ойлгох хэрэгтэй. А дөрөвдүгээрт арын хаалганы цонх өөрөө тусдаа онгоож өгдөг. Хаалга онгоолох шаардлагагүй. За энэ бас хөдөө гадаа аялал зугаалж ихт бас хэрэгтэй. Дээрээс нь нэг жоохон хүнсээ авах ч юм уу те. Ойр зуур юмнууд авах үед бол заавал том хаалга онгоолоод авахгүйгээр аваач болдог. За 5-дугаарт нь битүүмж яг нэг цул юм дотор ороо сууж байгаа юм шиг. Гадна чимээ пүк гэл айгуу гоё ингэ чимээг болчихж байгаа. Тэгээ машинаа асаагаад унаад явах ч гэсэн ерөөсөө гадна замын чимээ, машины чимээ огт байхгүй болж байна. За мөн энэ машины бас нэг давуу тал нь гэхээр Panasonic-ийн алдартай нөгөө Nano гэдэг агаар чивжүүлэх системтэй юм байна. Тэр бол яалтчгүй дэлхийд шалгарсан тийм систем байдаг. Бид нар гэртээ эсвэл ажил дээр мөн машинда хамгийн их цагийг өвлөн өрөөж идэг. Тэр энэ үед эрүүл агаараа амьсгалах нь хамгийн чухалтай. Тэгээ ялангуяа нэлэх нойтой хүүхдтэй одоо яг манайх шиг гэр бүлийн хувьд бол маш чухал одоо сонгох шалтгааны нэг болох юм байна. За vehicle tire pressure гэдэг эндээс дугуйны хийнийхээ даралтыг үзэж байна. За ингээд хардаа уртл 2.4, 2.4, 2.5, 2.5 гэх. За хийгээ жоохон багасгая. Айгу хатуу санагдаад байна. Тэгээд ер нь энэ өвлийн дугуйтай байгаа учраас өвлийн дугуйг болвол нөгөө AT, MT, LT дугуй шиг хийг нь бол
хит багасгаж болохгүй. Одоо хэдүүлээ өвлийн дугуйгаа 2 хүртэл багасгаж үзье. За дөрвөн тал дөрвөлээ 2.2. Ер нь бол асмал дээр, хурдны зам дээр 2.5 буюу ер нь 40 psi-аар хийлэгдэж зөвлөдөг. Тэгээ энэ зөвлөгөө бол шил тойл болсон хурдны зам дээр өгдөг зөвлөгөө байхгүй. Миний туршлагаас бол Монголын нөхцөлд бол яг юм хээрийн засмалч гэсэндээ хээрийн зам дээр ер нь 2-той байхад л хамгийн зүгээр санагдтыг. 2.5 гэхээр дугуй хэтэрхий хатга болоод ер нь бол жижиг нуглаа, ан цав, донслогоонуудыг айгүй их мэдэрнэ. 2 хавцаа очичоор дугуйчин бас тодорхой хэмжээний дөргөл чичиргээг өөртөө шингээж авна. Тэгэхээр хамаагүй машин зөөлөн болж байгаа санагдтыг. Хэдэн оны гарт тус бүгдийг хүлээх юм байна л да. Тасрахгүй ш. Цаараас гүйлдэл. Мотор салоноос хамгийн их таалагдж байгаа юм энэ уртлын дашборд юм. Миний GX-тэй харьцуулбал маш том, хавтгай, тэгээ голодгүй материалтай. Хамаг нэг бичлэгний авч явж хэрэгэлдэг юмнууд ингээ бүгдээрээ сайхан багтсаж байгаа. Энэ бол зөвхөн үнэхээр супер юм. Юужа? Нуруга авчихсан. Машин зөндөө авчихсан юм. Нэг хором. Уул нэгнгээр явах болгонд л ордё. Одоо жоохон хоолн тийм байна. Нэг дөнгөж ажил цуглаад гэж чинь үү яа чинь цагаан сар гэдэг. За 7 өдрийн өмнө энд цоолоод юм барьж исэн гэж хэлсэн шүү дээ. Тэгсэн чи одоо ингэ задарч шараа. Юугээр ингээл мөсөн задраал дугураал унаал байна. За энэ цүнхэл ингээд цоолгоо ярихгүй болчихжээ. Харин дугуй хаашаа явж байгааг харуулж байгаа байхгүй. Вишн дарахаар дугуй чинь ингэж явна шүү гэдэг замыг харуулдаг. Чимдээ бартасаадыг яаж гаргахыг заагаад гэсэн. Энэ бол хоёр тал харагдаж шүү дээ. Юм шүрхэх нүг гэдэг юм зэнхэр шугам дотор бол сейф. Дөртмөд. За шороогоор нэг 50 орчим километр явж байна. Multi Terrain Select мод дээр би дөрт буюу шорон замыг сонгоцсон явж байгаа. Тэгээд яг хуу шууд мэдрэгдэх юм бол хаа заавалт өөр болчихж байна. Булга шаруултууд бол хэцэнгуй бага болчихж байна. Тэгэхээр ухаалаг систем бас ажиллаа сайн хийдэг юм байна. Дундаж хурд бол нэг 50 орчимтэй явж байна. Ламаржийн хөрш ерөн suspension бол их зөөлөн юм байна. Яалтчгүй лакшери машин учраас энэ чинь хамаагүй зөөлөн тухтай юм байна. Мэдээж оффроуд suspension тэрийг бодоход огцомгүй эсвэл нүхээр орж гарах ч гэдэг юм уу. Тийм юм дээр бол хэцэнгуй бол зөөлдөд байна. ийм машин уучаад мэдээж бид нар оффроуд ундаг шиг явна гэж юу аахгүй.
За ямар ч гэсэн мөсөөл амар зузаан байна. Энд сая доороо очиод бүр тулж байна. Нэг гой газраа болоод доороо сахиухан устай нэг гой цүнхээлээ олчвол тэндээ майхнаа барьчмаар байна гэсэн. Одоо удахгүй цас орох чинь. Гадаа бол энзэн сайхан дулаахан байна. Нөгөө их шурууны өмнөх нам гүн гэдэг шиг л. За өөр газар олж үзье. Дараагүй өстэй таа. Стопай. Нам гүм чимээгүй юм уу? Чинь газар таад байдаг. Тэр эргийг мөргөөд эндээс салаа орж ирээ. Энд л яг өнцөг урсгал орж ирээс тагч шүү. Яг өөдрөгөр харуул мүс сайхан зузаан байна. Метр гаруй явж шít. За энэ түрүүний эрийг хараа. Зүгээр юм. Хөрөөний эр шиг болчихж байгаа шүү дээ. Өсөн дээр юм бахаараа явахгүй. Ер нь жоохон өнцөг алдагдахад л явах болчихдээ. Ирлэхэд хүртэл буруу өнцгийг нь буруу гаргachвал тэгэл явахгүй. Нарийн юм бэл л дээ. За нэг онл байна. Энэ бас ер нь эрг рүүгээ шахацсан юм байна. Энэ хөлдсөн байрыг харахад энэ хав хамгийн сүйд хөлдсөн байгаа байхгүй. За энэ цаолж үзье. 5 дахь мүс 5 төрөө 0. За загаслав харагдахгүй байна. Тэгэл ширүүн урсгалтай газар байна. За саяны газар дахиад 4-5 цаоллоо. Амьд амьтаа алга. 60-аа өгөөшөндөө хийж байгаа нэг цаг гарan сууж үзлээ юм орж ирсэнгүү. Тэгээд ер нь боли өөр тийш явъя гэж хөдлөө явчлаа. Нөгөө цасан шуургач ихэллээ дээ. За үндсэн төлөвлөгөө ёсоор бол өдий төлөвлөсөн газар очсон, майхан саваа барьцсан, галлаа төвхөнцөн, хоол ундаа идсэн, тэгвэл жагсаа барьаа сууж явах байсан. Тоочилсан газруудыг түрүү харсан байх бүгд онгоох газар онцсон, зарим газар мөсөн унтсан юм байлаа. Тэгээд шороогоор бараг 100 км янз бүрийн ямг цүнхэл хайж явж үзлээ. Энэ л онцгүй байна. Тэгээд байрлалаа өөрчлөлээ нэгдүгээр, хоёрдугаар цасан шуурганы байдлыг бас хандсан ч харъя. За нөгөө цасан шуурганаас гараад өдөр Цэцэрлэг хотын малчин зочд бодол хүрээд ирлээ. Цасан шуурганы үеэр бол үзэгдэх орчин 0, юу ч харагдахгүй. За хэдий сайн машинтай, сайн хэрэгсэлтэй явж байгаа ч гэсэн 4 сартаа нэлэх хүүхдтэй ийм үед бол ижил гарахгүй гээд би өнөөдөр Цэцэрлэг хотод хонохоор шийдлээ. За орцгоё. За ингээд ийм хоёр ортой өргөлээ. Орол сайхан өргөний юм тий. Нөлөө нарай. За амарлаа өглөө болж. Өглөөний цай. Арцэн. Сүттэй. Шарсан ялэг порт. Бамбал чаргууданы шүл. 5 цолоо. Түүний цанд 5 цол идэх ба сонирхол юм. Зөв өглөөний кофег авчлаа.
Даваа өрчөн нээсэн гинэ. Тэгтээ яг хальтаргаатай нэлээд болгоомжтой явах хэрэгтэй юм байна. Ингээ харахад бол машинууд явуулсан. Тэгэхээр яваад үзье. Нүглээ хасахад энэ суудал халах, өрүүл халах нэр үнэхээр супер юм аа. Бариад авахд л ерөөсөө нэг гоё халуун юм байна гэж байна. Явцгаая. Цагаан даваа буудаг амар халтаргаатай. Тэгээд энэ downhill assist гэдэг нэг уруу дахьтай ашигладаг функцээс ачлаа. Энэ дээр одоо энэ өдөрлөг гарч ирж байна. Хэр хурдтай буух вэ гэдэг энэ дээр тааруулна. Супер ажиллаж байна. Одоо ингээд би ерөөсөө хаас тоормос гიშггүйгээр өөрөөрөө бууж байгаа байхгүй. Өндөр даваагаар буух эсвэл ийм маш халтаргаатай уруудаж явах үед бол энэ downhill assist control-ыг заавал хасаагаарай. Энэ бол хаас тоормосыг өмнөөс чинь тохируулаад өгдөг зөвхөн энэ дээр бол хурдаа тохируулдаг ийм горин байгаа. Давхар эн чинь crawl control болж болдог. Тэгэхээр нөгөө мөлхдөг горин гэсэн үг. Шавар цаас илснээс гарахад бас энийг ашиглана. За тэрийг бол одоо цасан дээр очихоор бас энийг тестлээ. За multi terrain select system гэдэг байгаа. MTS. Энэ яадаг юм гэхээр ер нь sand, snow, dirt, mud, auto гэж ингээд нийтдээ 5 горин байгаа. Гол зорилго бол traction control, хаац, тормоз горыг ерөнхийдөө зохицуулах систем байгаа байхгүй. Горин сонгож байгаа чинь компьютерт ер нь ямар гадаргуу дээр явж байгаа вэ гэдгийг л хэлж байгаа. Үлдснийг нь компьютер өөрөө учрыг нь олно. За цасны горим дээр тавьчлаа. Deep snow. Цасны горим дээр бол бүх дугуйнуудын traction control-ыг унтраагаад одоо хий эргэж гинүү гэдгийг үл тоогоод бүх дугуйгаар зэрэг зүтгүүлэх. Зүтгүүлэхтэй гол нь хаазын тохируулах ийм горим байгаад байгаа. Шавар илсэнд эсэргээрээ харин хий эргэж байгаа дугуйг нь тоормолж бариад илүү гадаргуутай шүргэлж байгаа тракшнтэй дугуйг нь илүү эргүүлж өгөх ийм систем ээ. Тэгэхээр ямар гадаргуудаар явж байгаагаа компьютер дэлгэдэгч компьютер чи үлдснийг нь өөрөө учрыг нь олоод гаргаад өгнэ. Offroad энэ машины номер 1 хэрэгтэй зүйл бол EKDS 460 гидер KDS системтэй байсан бол 550-аас эхлээд электрон буюу EKDS болж байгаа. Ингэснээр гидрийн проблемууд байхгүй болж байгаа. Доогоор ингээд гидрийн бүр ингээд систем явдаг байсан бол одоо бол ерөөсөө 4 дугуйн талд 4 тэнцвэржүүлэгч цахилгаан тэнцвэржүүлэгчтэй болсон. Даваатлал юу вэ гэхээр засмал зам дээр огцом дарахад ч юм уу ирэхэд төвөөс цугтах хүчийг тэнцвүүлж нөгөө талд нь бас адилхан дарж өгч тэнцвүүлдэг. Сул тал нь юу байдг вэ гэхээр оффроуд стандартаас илүүгээр явахыг хүссэн, илүү их articulation буюу дугуйны онолт улам нэмэгдүүлэхийг хүссэн тийм оффроуд машин тоноглож байгаа хүнд бол KDS систем дугуйг нь бариад тэнцвүүлэгчийг нь бариад articulation-ыг нэмж болдгоо проблем байдаг. Хоёрдугаарт нь EKDS-с нь sway bar буюу урдлын хэвтэй тэнцвүүлэгчийг салгадаг болцсон байна. За энэ хоёр зорилго нь ерөөсөө articulation л нэмэх гэдэг. Тэгэхээр off-road мод дээр тавиад low range дээр тавих юм бол автоматар урд болон хойтлын хэвтэй тэнцвүүлэгчийг бүр яг жинхэнэ механикли салгана. Ингэснээр урд дугуй уналт маш өндөр болно. Тэгэхээр бартаас хаданд бол traction нэлээд нэмэгдэнэ. Хойно дифференциал логтой болцсон байгаа. Энэ машины хувьд үйлдвэрээсээ ер нь бол өндөр оффроуд чадамжтай ийм luxury тэрэг гараад ирж байна. GX470-ыг энэ хэмжээний болгоё гэж бодоход мэдээж энэ тогтохыг бол олж авч чадахгүй. Нэлээ их aftermarket тоноглол, нэлээ их мөнгө хүр зарцуулж, нэлээ их инженерингийн ухаан зарцуулж хийж төхөөлнө.
машины мөр. Энэ мөсөн дээр майхнаа барьж болох нь уу? Мөсний зузаан хэрвэн гэж чеклэж чинь. За нэг гоё газар олцоо. Цоолоод камер дөрөө үтсэн чинь хадран зэвгийн сүрэг явж байна. Орой бол налим гарахаар газар байж магадгүй. Энд ингээд 3 цоолчлоо. Доошогоо ийм зузаан байна. Ус бол өслөөсөө нэлээд доор байна. За энэ дээр майхнаа бариа бууч. Мөсөн дээр майхны гац зоох нэг амар хэл арга олсон. Тэгэхээр гацаа ингэ барьж тогтоогоод цооногны мөсөөрөө ингэж битүүлээд дээрээс нь дарж өгөөд энэ гогцоогоо ингэж ил гаргаж өгнө. Эндээ майхныхаа гац яг гоё шүү дээ. Ингээд дээрс нь усыч. Ингээд нэг жоохон үлээчгээ төлдөж чинь. Барьцалтаа төлдөж чинь. Цооногных орсноос игээл. За эдрийг би бүгдийн саяны аргаар хийцэн. Ягаад тэгэхээр энэ мөсөн дээр энэ гац орохгүй. Муу гац. За энэ жишээл бол одоо хөлдсөн байна. Өнөөдөр энд хонохгүй юм чинь зүгээр майхнаа төр зур ингээ барьчихлаа. Тэгээ энэ доогоор сая нэг сүрэг явж чинь тэрийг үзье. Тэгингээ энэ чинь гоё дудахаас. Энэ хараа хурчин. Хурчин уу? Яа, энэ тацах гэдэг. Хэмээр тавд.
Одоо сэрвэн дээр исэн дээдсэн. Яна. Ишээд гар орохгүй. Ийм нөхөр гаргах чийс хэцүү бай. Дороо усгүй байгаа байхгүй. Хөндөрцөн мөс хөндөрцөн. Тэгэнгүүт дээшээ гаргаж ирэх хөнгөө болчиход. За ийм сайхан нэг юм байна. Сүрэг өвч. Яач читээ ирэний ма хийхгүй чи зарас мөн шиврээ. Оо? Доошо мөс рүүгээ яруулгуу гэрэл тусгацсан. Орж ирэх нэг үе үзье. Хадран Ленок бол цаагуур нь явж байна. Нааш ойртож ирэхгүй. Нэлийн бол харагдахгүй байна. Татчих шүү. Мартцсан. Хаваа том бандраа юм байна. Татчих шүү. Усаад. Гадаа хас 22 зааж байгаа ч гэсэн амар салхитай байна. Тэгээ салхитны жавар мэдхгүй. Тэгээ хөлдөөж алгах чинь. Тэгээ ямар ч гэсэн зорилгоо биелүүлээд нэг гутаар авлаа. Нэгийг татчихагаад яг гаргадгийн алдлаа. Доошогоо бараг метр 20 зузаан. Усны мандал мөснөөсөө хөндөрцөн байна. Тэр дээшээ бол ерөөсөө цэвэр яг лайныхаа бат бөхөөрл гаргаж ирэхээр болж байна. Гар бол арай чүгэл нэг юм хурж байна. Гарахад маш хэцүү байна. Тэгээ хоёр дахьыгоо тэгж зулгааж жагаад дээшээ гаргаж чадлагүй алдчихлаа. За гурав дахьыг нь бас зулгааж жагаад их мөчтгөн өнгөсөн юм шиг байна. Хэд догчоогоод тэгээд дэгээ сайн зогдог болтой мултарчлаа. За тэгээд ер нь нэгийг авцсан хангалттай дөө гэж бодоод зорилгоо биелүүлчлээ. Дээрээс нь маш хүйтэн байна. Тэгээ боливэлигээд гараа явж гин. Ажил гэрийн хооронд хотод өдөр тутамдаа явах хүүхэд сургууль цэцэрлэг төргөж өгдөг. Агас үтсэнд нь хүнсээ цуглуулангаа хүүхдүүдээ аваад ойр зуур салхинд гарах. Хаяа найз нөхөд гэр бүлтэйгээ хамт наадам цагаан сарч гэдэг юм уу. Өдөө явах, эсвэл бүр ан загасчлал гээд оффроуд
явах шаардлагатай үед л бас улждаг. Замын мэдээж 80-90% засмал замаар явж таардаг учраас шулуундаа бас тав тухтай байх шаардлагатай. Ийм л тэрийг хүсэж байгаа хүнд бол GX550 хамгийн зөв сонголт. Нэг талдаа оффроуд чадамжийг нь нэмэгдүүлж байгаа орчин үеийн технологи болон уламжлалт механикийн сайжруулсан хэлбэрүүд. Нөгөө талдаа тав тухь лакшерийг бүрэн хослуулж чадсан mid range буюу дунд оврын болон дундаас дээшээ оврт бараг орж ийн. Аюулгүй байдал өндөртэй, хүч чадал сайтай ийм SUV гэвэл GX550 гэж би бараг дүгнжлээ. За дараагийн дугаараар оролцъё.